Нүгэлтэм Сэжиг 1991 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн цагтаагийн хилцсэн харилцах утас хангин дугарлаа. Жижигүрийн цагтаа. Хаанаас ярьж байна? Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаас ямар хэрэг гарав? Алтан чимгийн 6 настай охин Алиграма маш сэжигтэйгээр нас барлаа. Сэжиглэсний учир шалтгаанаа тодруулна уу? Үд дундаас хаахан ээжигээ дагаад эрүүл саруул дэрүүж явсан охин үдшийн бүрэнхийгээр эмнэлэгт ухаангүй ирж ямар ч эмчилгээ авах чадахгүй байсаар цаг усаар өөрт нүд анлаа. Ер бусын хүчтэй бодисоос хорцсны улмаас хөөрхий охин амнасаа зурдаар алтах шиг боллоо гэж эмчнэр сэжиглэж байна. Яаралтай шалган магадлахыг хүсье. Цэргийн ангид кино механикчаар ажилладаг ахлагч солтой Сэрчин охтой Эрдэнэ 2 талигаач Баян-7 Алиграма нарын төрсөн эцэг нь. Би түүнтэй уулзаж ярилцав. Эр хүн ховорхон тохиолдолд унахдаг харуулслын хар нулимс бөмбөрүүлэн байж тэрээр ийм өгүүлсэн. 1986 онд Алтан чимэг бит хоёр гэрүүл болсон. Хүү охин хоёр дөрүүлсэн. Амьдралын тухайд гэвэл ёстой л алаг заяа тарлан тавилан тарчилсан та. Тэр маань сайхан хүүх мөртлөө ухаан муутай савсаг явдалтай бүсгүүлтэй. Олон гарчуулыг орон гертэ орогнуулж намайг тамалсан. Би анд нөхдөдөө унд хоолоо хувааж ууж идэж дөнгөн. Унган хүлэгтээ сундалж явж чадна. Уужим хүнчлөө талалж нөмрөөд унтаж амарч болно. Учирсан ханаа бусдаа хувааж эзэмшиж идэлхийг л яасан ч төвчин хүлцэхгүй хүндээ. Ингээд манай гэрүүл 1990 онд салж сарнав. Архинд толгоогоо өгсөн эр хормон дон шүглсэн им хоёроос салхан зөөгөж би ховдоо оддог. Ахлагчийг дислэгчээр сална гэдэл завхаарад яваа монхог имийг чинь би яалтай байлээ. Би ардын шүүх Алтан чимэг хоёрт голоо тасартал гомдож явдаг. Хоёр хүүхдийг минь надад өгөөч гэж би уушгаа цаортол хүссэн. Уруулаа шимгэрдэл гуйсан. Ардын шүүх эцэгт нь биш. Эхт нь итгэсэн. Алтан чимэг надаас ахиухан тэтгэвэр авахыг бодож хоёр хүүхдээ над тавьтуулаагүй. Би ийм Монгол улс даяар шившгтэй яриг гарч болцсохгүй гэж бодоод охин хүү хоёроо өөртөө авъя гэж сансан юм. Яагаад гэвэл ээж нь шалиг хүүхэн түүнд миний хоёр өр дээр саадуулна. Тэгэхээр нь хорлж мэднэ гэж бодож байсан. Мэдүүлэг. Мөрдөн байцаагч. Ноцтой гэмт хэргийн улмаас таны охин хүү хоёр нас оржээ. Энэ талаар өөрийн бодол санаалаа ярина уу? Хохирогч Эрдэнэ 2. Би хоёр хүүхдээ хороогоос алдсандаа туйлаас харамсаж эмгэнэж байна. Миний хоёр хүүхдийг надад өгчихсөн бол үдийд алаг нүтлээд лаавыгаа дагаад явж багсан да. Гэрчийн өчл. Эмийн санч жаргал сайхан. Танад люминал байна уу? Би гэхдээ жороор үйлчлэнэ. Та жороо өгнө үү? Үгүй над жор алга. Тэгвэл би танд үйлчилж чадчихгүй нэ. Өглөөний 10 цагийн үед Алтан чимэг бит хоёр ийн ярилцсан. Гэтэл үд дундаас хойхон Алтан чимэг 5-6 насны охиноо дагуулчихсан орж ирээд эмийн жор өгөхөөр нь хуурамч байж магадгүй хэмээн хаширлаж үзвэс. Одон туяа эмчийн гарын үсэг тамахтай байв. Охин маш цаваалаг араншинтай явсан. Би түүнд 3 бодол люминал өгч хүүхдэд бол 6-аас 8 хувааж өгөөрэй гэж хэлсэн. Эмч одон туяа 1991 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2 дугаар давхраас бууж явтал Алтан чимэг Алиграма 2-той тааралцсан. Та хоёр бас л хэвтэж эмчлүүлэхээр явна уу? Үгүй. Бид хоёр хотоос ирлээ. Танаар би им бичүүлж авах гэсэн юм. Юуны учир ямар юм байдаг вүлээ? Люминал бичүүлж авмаар байна. Хортой хүчтэй юмар яах нь вэ? Хотод имэдэ явуулах гэсэн юм. Та 3 бодол люминал бичиж өгөөч. Яасан зовлонтой юм бэ? Эмч хүн өвчтнөө үзэж байж л жор бичих хэрэгтэй байдаг юмсан. Үгүй та туслаач. Би танд үнэн учраа хэлж чин сэтгэлээсээ гуйж байна. Бид хоёр ийн ярилцсан. Тэгээд би Алтан чимэгт итгэж 3 бодол люминал бичиж өгсөн. Эмзэглэл. Амраг сэтгэлийн балыг амтлан байж олсон 10 сар хөвлөдөд ээж ангир шар уурга шимүүлэн байж өсгсөн ангаа хажаахан охиныхоо алтан амийг нь золиослох уран аргыг Алтан чимэг инхүү ирж хайж явжээ. Тэр үр удмаа устгах уран арга олсонтой баярлан дэгдэж явсан ч байж мэднэ. Одон туяа эмчийн үнс мэрч өргмөрч санагдаж шившигт арга нь хэрэгжиж эхэлсэнд хөөрцөглөж явсан байж мэднэ. Муур зулцгаа чон бэлтэргээ гүү унгаа
заан туглаа, нохоо гөлгөө, шувуу өндгөө гадны ямар ч зэрлэг халдлага зөксгүй нөлөөнөөс ам урсан хамгаалж өсгдөг. Ямар сандал үрт амтан үрээ, үндэст мод мөчрөө гэсэн ардын мэрэгэн үг гарах үдэ. Харин би хөхөө шувуу өндгөө иддэг, гахаа загас өр төлөө хөнөөддөг гэж сонссон. Өөрийгөө хамгаалах чадваргүй, өөрийнх нь иргэшээлд байгаа өөдсөн чинээ охин хүү хоёроо их хүн санаатаагаар залт муухай аргаар эвгүүтгэн гэдэг юу гэсэн үг вэ? Монгол их хүний ухаан нь ийм болтлоо хувхаарч, сэтгэл нь ийм болтлоо гашлагч гэжтэй. Гэрч өгүүлрүүн эрдэнэ цэцэг. Талын хашааны наахан алтан чимэгтэй охиноо давуулж авахтантай харалцсан. Сайн байна уу? Сайн байна уу? Яасан цаваа охин бэ? Бид хоёр хотоос ирлээ. Охин минь гүйлгээд би имийн сангаас уйлж дуулж байж нэг юм авлаа. Танаад орж өгчхөд явъя. Тэгэлтэй. Алтан чимэг бит хоёр ийн ярилцсан. Тэр надтай уулзснаас хойш нэгэн шилтэй эмийг тов зэгсэрч зайлж явсан. Тэр эмээ хүүхэдтэй уулгасан. Ямар юм байсныг би мэдэхгүй. Тэгээд л гараад явсан. Тэр юм биш хор байжээ. Алтан чимэг эмчийн сангаас 3 бодол лимонал, 6 ширхэг глютамины хүчил авсан. Өөрт нь 1 бодол андаксин байж. Эдгээр хорт эмийг шилэнд дур мэдэн хольж найруулж, хонгор охиныхоо амь насыг эгүүтгэх хор болгон хэрэгэлжээ. Эмч өгүүлрүүн. Үчийн бүрэнхийгээр амгүй юм шиг хөдөлгөөнгүй, ухаангүй хөхөд сэхэн амьдруулах тасагт орж ирсэн нь талигаалч альтгэрмаа байсан юм. Тариа хийхэд зочрол өөх тэнхэлгүй байв. Хар ногоо ямаар үй бөөлжин. Эмчнэр эцсийн аргаа шавхсан боловч ямар ч сэхэл авалгүй 2 цаг орчим тарчилж байгаад нас орсон. Задлан хийж шинжлэхэд 90 бусын хүчит байдсан хордлогоос олж өгсөн тогтоогдов. Хотоод нь тонорсон цагаан юм байсан. Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу. Хохирогч альгэр маань хордлогоос шалтгаалan амьсгал боолтоор нас оржээ. Хохирогчийн цогцыг шинжилж үзэхэд ямар нэгэн хордуулагч зүйл хэрэгэлсэн нь нотлогдож байна. Алтан чимгийн өчил. Та хүү баян далайд хизэнээс эхэлж лимонал өгсөн юм бэ? Бүр багаас нь. Ямар хэмжээгээр? Бүтнээр нь. Та ямар хэргийн учир шалгагдж байна вэ? Үр хүүхэдтэй эм өгч алсан хэрэгт сэжиглэгдэж байна. Альгэрмагийн амийг хорлох шин ямар шаардлага танд байсан юм бэ? Шаардлага байгаагүй. Хариулахад хэцүү байна. Та 2 хүүхдийнхээ амь насыг санаатаагаар хороосон хэрэгт холбогджээ. Үүнийг зөвшөөрөх үү? Дур мэдэн ийм өгсөн нүнэн зөвшөөрнө. Би өөрөө охин альгэрмагийн амь насыг хөнөөсөн хэргийг хүлээж байна. Түүний ялын төлөлгөө зүйл ангийг ч зөвшөөрч байна. Хавтас тэргийн 253 дугаар тал. Хүүгээ эвүүдгсэн. Алтан чимэг нь өөрийнхөө баян далайн амь насыг хороох зорилгоор удаа дараа лимонал гэдэг хүчтэй үйлчлэгээтэй нойрсуулагч эмийг тун гэтрүүлээ өгснөөс баян далай олон удаа гүн унталтанд орж эмнэлэгт эдгэрч гарч байжээ. Алтан чимэг нь өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд 1991 оны 3 дугаар сарын 14-ний өдөр баян далайг гүн нойрсолтод орсны дараа дархинд нь хүнд гэмтэл учруулснаас баян далай нь 1991 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нас оржээ. Ялын төлөвлөгөөний тэмдэглэлээс. Улсын яллагчийн өчил. Алтан чимгийн үйлдсэн хэргийг бусдыг санаатай хөнөөсөн гэж үзэх бүрэн үндэстэй. Бүтнээр нь өгж болохгүй гэсэн эмчийн зөвлөгөөг зөрчиж, алтан чимгийн мэдүүлснээр 1 ширхэг лимонал, 1 ширхэг андаксин, 1 ширхэг глютамины хүчлийг хольж найруулж өгсөн. Альгэрмаг үхэлд хөргөх хүртэл хэмжээгээр тунг нэвтрүүлэн хорт эмийг найруулж охиндоо өгсөн нь шууд санаатаа үйлдсэн хэрэгээр сонсож дуулахын аргагүй жигшүүрт гэмт хэрэг юм. Алтан чимэг нь энэ хэргийг ямар санаа зорилгын үүднээс үйлдэв гэвэл үр хүүхдээ өөрөөсөө аль болохоор холтгож өөрөө сул бие сугсаж ганц биеэр галгуулж явахын тулд л энэ бузар хэргийг өдүүлсэн. Их хүн хүүхдээрээ бахархаж юм болгоныг нь өөртөө хамааруулдаг байтал алтан чимэг өөрийн охин альгэрмаага эмнэлэгт хамт хүүхэд цагшин гівтж байсан Үнэнбатад энэ манай эгчийн хүүхэд гэж хэлж байсан нь зүгээр нэг тохиолдлын төдий хэрэг биш юм. Алтан чимэг гэж хэм бэ? 26 настай боловч салхи шиг хийсч явдаг хөнгөн хүүхэн. Гаднаас нь харахад ааш араншингаар дүлгөн яриан хөөрөөтэй. Хүүхдээ алах нь бүхэл хүний өдөөс хазгай өхөлч хэрэг өдөрх төрхтэй цэвэрхэн сайхан хүүхэн.
Гэвч гаднаа гяланцаг дотроо баланцаг байсныг түүний өдүүлсэн шившигт хэрэг гэрчлэнэ. Хэргийн мөрдөн байцаагч, ахлах тэслэгч Сүхбаатар бодлгүй төвчээргүй хөнгө харан шантай хүний өр. Өөрийг бол тухайн үед аргалж байвал хожим маргаашаа бодох ухаангүй амтан. Юм болгоныг үнэгэн зайл явган аваар л аргалахыг бодно. Ямар сайндаа л хэрэгээсээ хилтэрч ялаа хөнгөрүүлэх зорилгоор хоёр чуулжтай хормоо холбоотой болоод авах вэ. Шившигт монхоглол. Алтан чимээ хоёр сайхан өрийнхөө амнасыг хөнөөсөн хэрэгтэй 9 жилийн ялаа эдэлж яваа. Өргөс торны цаана тэр хоёр өрөө хороосон хорвоогийн нүгэлт амтан би гэж өөрийгөө яллаж яваа болов ягаа бол. Эцэг хүн хаанаас төрсөн үрдэ ирлэг байв гэжтэй. Салсан нөхөртөө хүү охин хоёроо өгчгöd санаа амар садралж явсан бол хизээ нэгэн цагт томоо болсон хоёр үртэйгээ тоймгүй баяртаа уулзах байсан даа чи. Үрийн мөрөөс болсон хүмүүст өвчилж орох чинь явдаа чи. Алж хорохын оронд асрамжийн газарт өвчгөж болоогүй юм уу? Энэ хэрэг бол хоёр үрээ сүйтгэсэн хорвоогийн шившигт монхоглол байжээ. Алтан дэлхийд энэ хэрэг анхных бөгөөд эцсийнх нь байгаасай.